лавлагааны үйлчилгээ нь номын сангийн үйлчилгээний дундаас нэлээд чухал ийм үйлчилгээ байдаг. Номын сангийн шинжилгээ ухаан, номын сангийн үйл ажиллагаа ер нь өндөр түвшинд хөгжсөн улс орнуудад номын санд лавлагааны үйлчилгээ голлож үзүүлдэг номын санчид нь. За Монгол улсад бол лавлагааны үйлчилгээг номын сангуудаас үзүүлдэг. Тэр үзүүлсэн үйлчилгээгээ бол өгөгдсөн ном зүүн лавлагааны бүртгэл гэсэн энэ дэлгэцэнд харагдаж байгаа бүртгэл дээр хөтэлдэг. За өгөгдсөн лавлагааны бүртгэлээс гадна татгалзлыг бүртгэх гэж ийм бас нэг тусдаа татгал дэвтэртэй. Ийм хоёр дэвтрийг ерөнхийдөө номын санд хөтлөөд явж байна. Тэгэхээр энэ маань маш чухал үйлчилгээ учраас энэ лавлагааны үйлчилгээний өгөгдөл дээр дүн шинжилгээ хийж байх юм бол уншигчдыг ойлгоход ихээхэн тусдын болдог ийм үйлчилгээ байдаг. Тэгэхээр энэ гар ажиллагаатай энэ үйлчилгээг үйлчилгээний бүртгэлийг цахим руу шилжүүлсэн энэ хувилбарыг танилцуулъя. За бас бусад цахим бүртгэлүүдийн нэг айдлаар Google Form ашиглаад лавлагааны бүртгэлийг үүсгэсэн жишээ харуулж байна. За бүртгэхдээ эхлээд асуултаа бичнэ. За энэ дээр бол уншигчийн асуултыг маш дэлгэрэнгүй бас тодорхой бичих нь дараагийн асуултанд хариулахад ихээхэн дэмжлэг үзүүлдэг. За энд би Монгол улсын үндсэн хууль хэд онд батлагдсан бэ гэж ийм асуулт орж ирсэн байна гэж бодъё. За асуултын төрөл энэ донд байдаг лавлагааны төрөл гэд нэрлсэн байна. Тэгэхээр энэ бол асуултын төрөл сэдвчилсэн ном зүйн мэдээг тодтогох статистик тоо баримтыг гэсэн ийм үндсэн загвар байдаг. Тэр маань энэ дээр байж байна. Эхнийхээр нь зөвхөн тоо мэдээлэл авах гэж байгаа гэдэг байдлаар үзээд тодтогсон гэдгийг сонгоё. За лавлагааны хэлбэр бол энэ дээр байгаа хэлбэр амаар бичгээр утсаар гэдэг. Энэ хэлбэрүүд маань энэ цахим хэлбэрт ингэж орж ирнэ. Амаар гэхдээ өөрийн биеэр ирж лавлага авсан мэдээлэл бичгээр юм уу утсаар имэйл онлайн гэдэг ийм талбар нэмэгдсэн байна. За энэ удаад энэ хүн маань онлайнаар буюу чатаар асуужээ. Асуулт нь бол за төр эрх хууль цаазд хамаарч болох юм. Аль эсвэл түүхийн шийдлэхэнд хамаарч болох юм гэдэг. За энэ удаад тухайн асуултыг эрх зүйн салбарын оюутан гэдэг ч юм уу тэр чиглэлээр ашиглах зорилготой бие даалтаа хийх гэжсэн байж болно гэдэг утгаар нь энэ салбарт хамаарах асуулт орж ирлээ гэж үзлээ. Асуулт маань биелсэн гэж үзье. За үүнийг үндсэн хууль гэж. За би энэ асуултыг хайж байна. Хайхдаа Монгол Улсын үндсэн хууль гэдэг энэ legal info дээрх мэдээлэл рүү орлоо. Илүү баталгаатай их сурвалж ус гэх юм бол энэ legal info цэгийн дээрх энэ их сурвалжийг бас харуулж болох юм аа. За тэгэхээр бид хоёр хувилбар санал болгоно. Нэгдүгээрт 1924 40 60 92 он гэсэн энэ дөрвийг эхний удаад санал болгоод хоёрдугаарт 92 оны одоогийн үндсэн хууль маань хэдэн удаа шинжлэх нэмэлт өөрчлөлт орсон бэ гэдэг тухай энэ тоонуудыг санал болгох нэ. За ингээд энэ лавлгаа биелсэн лавлгаанд орно. Next. За лавлгаа өгсөн их сурвалжийн
одоо нумзын мэдээллийг энд бичнэ. За би бол зөвхөн эхнийх дээр энийг бичье. За хоёрдугаарт үнийг оруулъя. За баталгаатай их сурвалж гэдэг утгаараа болвол энийг л оруулчихъя. Нэгэнт адилхан огноонд байгаа тохиолдолд хоёрдугаарт энэ их сурвалжийг авъя. За ийм хоёр их сурвалжаас би лавлгаа өгсөн. Лавлгааны хариулт асуултад 30 минутаас бага хугацаа зарцуулсан. Ашигласан их сурвалжууд нөх юм бол эдгээр дотроос хэд их сурвалжийг сонгож болно. За би жишээлбэл онлайн мэдээ нийтлэлээс харлаа. За өөр бусад одоо ном зүй гэдэг ч юм уу нэвтрхээ тойл бас харсан байж болно. За хэрвээ нэвтрхээ тойлоос харсан бол энэ дээр Монголын нэвтрхээ тойл хичээ. Нэвтрхээ тойл 2000 хэд төдөө он. Тэгээ хуудас төд. Гээд одоо номзон мэдээгээ бичнэ энэ дээр. За хэрвээ ямар нэгэн ийм лавлгаа өгсөн их сурвалжийг зургаар ч юм уу ямар нэгэн файлаар хавсгах шаардлага гарвал энд файл хавсгаж болно. Хамгийн дээд тал нь 10 мегабайт хэмжээтэй файл хавсгах нь. Энийг бол би бас одоо номын санчтад зөвлөхөд Google Drive-ийн одоо хэмжээг хурдан дүүргэдэг учраас энийг аль болох бага ашиглаарай гэж хэлмээр байна. Зүгээр энэ лавлгаандаа зориулаад тусдаа хаяг үүсгэсэн тохиолдолд нэг 15 гигабайт хэмжээтэй файлыг таатгалах боломжтой гэсэн. Тэгэхээр аль болох бага хэмжээтэй файлыг хавсаргал энийг ашиглаж болно. Миний хувьд бол энэ тал дээр л тайлбар оруулах ёстой л гэж бодож байна. Биелсэн лавлгааныхаа их сурвалжуудыг дурдж өглөө. За 3 дугаар хуудсан дээр юу байх нь вэ? Мэдээлэл өгсөн номын санчийн талаарх мэдээлэл болон мэдээлэл авсан уншигчийн тухай мэдээлэл болно. За өмнөх хуудас руу оръё. За шаардлагатай гэх юм бол эндээс энэ 1924 40 гэсэн энэ тоонуудыг урд нь оруулж болно. Энд дээр бичсэн байна тийм ээ. Лавлгааны их сурвалж хит их болвол файл хавсрах юмруу оруулж болно шүү гэдэг. 1924 1940 1960 92 92 оныг эндээс харсан. За дараагийнх нь бол энэ 2019 гэх мэтийг бол эндээс харсан. 92 нь 99 2019 22 шинжилэлт хийгдсэн. Тэгээд их сурвалж нь бол энэ юм аа. За энэ бол их сурвалжны энэ юм аа гэдэг ингээд тайлбарлаад бичиж болно. Энийг илүү дэлгэрэнгүй тайлбар бичиж болох нь шүү дээ энэ хэсгээр. За ингээд энэ 2 дугаар хуудсыг бөглсөн бол дараагийн хуудас руу шилжнэ. Дараагийн хуудсан дээр лавлгаа өгсөн номын санч лавлгаа авсан уншигчийн талаарх мэдээлэл байдаг. За энэ дээр бол хэрвээ хүсвэл номын санч өөрхийн нэрийг оруулж болно. Гэхдээ бол номын санч 1 2 гэж кодлчоод 1-р номын санч тэр хүн, 2-р номын санч тэр хүн гээд явбал дараа нь тохиромжтой байдаг. Яагаад гэвэл номын санчид солигдохороо нэрээ солих хэрэг гараад идэг учраас номын санч 1 2 гэдэг кодоор явбал илүү тохиромжтой. 10 номын санч нэгэн зэрэг лавлгаа авах боломжтой энэ форум дээр. За 1-р номын санч лавлгаанд хариуллаа.
лавлгаа авсан уншигчийн статус дээр бүртгэлтэй уншигч, бүртгэлгүй уншигч гэж байгаа. За энэ лавлгааг бүртгэлгүй уншигч авсан гэж үзье. Хэрвээ бүртгэлтэй уншигч байх юм бол next гээд ороход уншигчийн картын дугаарыг бичээд илгээх товч дараад хадгалчихна. Маш амархан. Бүртгэлтэй уншигч байвал уншигчийн картын дугаарыг бичээд гэх мэтэр тийм ээ. Тэгээ submit авч дарах нь шүү дээ. За хэрвээ бүртгэлгүй уншигч байвал яах вэ? Гэхээр уншигчийн талаарх мэдээлэл орж ирдэг. Хин гэдэг уншигч энэ хүнийг авсан бэ? За Т хайдуу гэдэг уншигчийн лавлгаа авсан байна. Холбоо барих утас нь утасны дугаар бичлээ. Холбоо барих имэйл хаяг нь ийм байна гэдэг. За эрэгтэй хүн байна. За насны хязгаарууд нь бол эндээс сонгох нь шүү дээ. За энэ хайдуу гэдэг нөхөр бол сая би нэг юуны оюутан гэж ярьсан тийм ээ. Хууль зүйн сургуулийн оюутан нэг асуусан байна гэж ярьж байсан учраас энэ за нэг 19-с 25 насны оюутан байна гэж үзэх юм бол submit гэсэн товчийг дарна. Ингээд лавлгаа бүртгэгдлээ. Дараагийн лавлгааг бүртгэхийн тулд submit another response гэдэг энэ холбоосыг дарна. За бүртгэгдсэн лавлгаа хаана орж ирж хадгалагддаг вэ гэхээр сая энэ одоо энэ Google Form дээр бүртгэсэн лавлгааны өгөгдөл маань энэ бүртгэлийн формыг Google Sheet дээр хадгалагддаг. За одоогийн байдлаар манад 8 уншигч 8 удаагийн лавлгааны асуулт орж ирсэн байна. Хамгийн сүүлийн лавлгаа 9 сарын 21-нд орж иржээ. За энэ бүртгэлгүй уншигч байсан учраас картын дугаар нь хоосон байна ингээд хоошоод явж байна. Ингээд мэдээллүүд нь ингээд хоошоогоо бүгдээрээ бүглэгдэх ёстой. За бүртгэлтэй уншигч бол энэ уншигчийн картын дугаар нь энэ дээр бичигдээд явна. Энэ баганд B багнанд уншигчийн картын дугаар биелээд араас нь хоошоогоо явчихна. Тэгэхээр мэдээлэл нь бол бүртгэлтэйч бүртгэлгүйч бай ялгаагүй энэ шийтэд мэдээлэл хадгалагддаг гэдэг. За энд нэгэнт одоо ингээд бүртгэсэн бүх мэдээллийг биелсэн лавлгаа, биелээгүй лавлгаа гэдээ хоёр хэсэгт автоматар хувааж байгаа. Биелсэн лавлгаа нь бол яаж ийнэ гэхээр дандаа биелсэн гэдэг статустай F баганд бол биелсэн гэдэг статустай энэ лавлгааны хариултууд байна. За одоогийн байдлаар 6 асуулт биелсэн лавлгаанд бүртгэлтэй байна. За хамгийн сүүлд бол өнөөдөр сая асуусан эрх зүйн чиглэлийн Монгол Улсын үндсэн хууль энэ талаарх асуулт байна. За биелээгүй лавлгаа. За энд бол одоогийн байдлаар 2 хэрэглэгчийн асуусан асуулт биелээгүй байна гэдэг гараад ирж байна. Одоо энэ биелсэн биелээгүй лавлгаа маань их олон талбар байгаа шүү дээ. Энийг одоо нэг цахим лавлгаагаа цаасан дээр хэрхэн бүртгэх вэ гэхээр бид энэ загварын дагуу хэвлэх ёстой шүү дээ. Энэ загварын дагуу хэвлэхийн тулд яах вэ гэхээр print B гэдэг нь биелсэн өгөгдсөн лавлгааны бүртгэл буюу дандаа энэ бол ерөөсөө нөгөө биелсэн биелээгүй бүх зүйлийг энэ дээр бүртгэнэ. За жишээлбэл ингээд доошо нэмий. За ингээд нийтдээ нэг 8 лавлгаа авсан байна. Тэдгээрээс биелээгүй 2 лавлгаа маань энэ 2 байна. Энэ 2 буюу одоо нэг татгалзал авсан байх нь татгалзын шалтгаан номын санд их сурвалж номын санд байгаагүй эсвэл асуулт ойлгомжгүй гэдэг ч юм уу. За бусд нь бол ингэж байж байгаа. Бүх лавлгааны бүртгэлүүчийн дээр ингэ бүртгэгдсэн байна. Хэвлэл команд өгье.
яг нөгөө загварын дагуу ингээд хуудас доошоогоо ингээд үргэлжлээд хэдэн ч хуудасаар хэвлэх боломжтой. Хуудас бүрийн толгой дээр хүснэгтийн толгой ингээд давтагдаж гарч ирэхээр тохируулагдсан байгаа. За хэрвээ энэ бол өгөгдсөн лавлгааны бүртгэл. Татгалзлын бүртгэл гэж нэг юм байгаа тийм ээ. Татгалзлын бүртгэл дээр яг үхээр энэ загварын дагуу татгалзлыг бүртгэдэг. За яг манай практикт бол яг үхээр зөвхөн номон дээр энийг хвчлэн ашигладаг. Тэгээд тухайн номын санд байхгүй тохиолдолд их сурвалж номын санд байгаагүй аль эсвэл тухайн ном уншлагад гарсан байсан гэдэг ч юм уу ийм хоёр тэмдэглэгээ хвчлэн хийгддэг байсан. Зөвхөн номон дээр. За гэхдээ татгалзлыг зөвхөн номоор одоо хязгаарлах боломжгүй юм аа. Асуулт ойлгомжгүй байх. Гэх мэтээр ингээд ер нь асуултын татгалзлын тухай асуултыг энэ дээр бүртгэх нь илүү тохиромжтой гэж бодож байна. Тэгээд энэ асуултын татгалзлын татгалзал буюу одоо хариултаа авч чадаагүй энэ асуултын жагсаалтан дээр үндэслээд бид дараагийнхаа мэдээллийн сан өмөргөө бүрдүүлэхэд энэ жагсаалтыг ашиглах ёстой юм аа. Зөвхөн номын жагсаалт биш гэдгийг бас та бүхэн маань ойлгоорой. Манайхан бол яаж нэхэрэ намдгийн цаг төрийн үеийн байна уу байхгүй гэдэг тэр номын нэрээр л энэ дээр бичих нэг түгээмэл байдаг. Энийг бас ер нь цаашдаа энэ татгалзлын бүртгэлийг хөтлөх аргачлал дээр номын санчид маань эргэж ярих байхаа гэж бодож байгаа. За энэ цахим бүртгэл дээр бол яаж нэхэрэ асуулт хариултаа авч чадаагүй асуултуудыг энэ дээр бүгдийг бүртгэж байгаа шүү гэдгийг ойлгоорой. За юм байна. За энийг хэрвээ хүсвэл энэ хүснэгтэйг одоо эргэж ярих шаардлагатай гэж бодож байна. За мэдээж print гэсэн команд өгөхөөр ялгаагүй бүх хуудасны толгой хэсэгт толгоон багны толгой бол давтагдаж гарч ирнэ. Хэдэн хуудас байсан ч ялгаагүй. Тэгэл print команд өгчнө. Эндээсээ. За гол зүйл маань юу гэхээр нэгтгэл буюу татгалзлын асуулт түүнд чиглэсэн дүн шинжилгээ байдаг. Энэ бол автоматар бодогдож байгаа. Жишээлбэл энэ асуултын агуулгыг шинжилгээ ухааны салбараар нь хуваасан байна. Тэгээ нийтдээ хэдэн лавлгаа орж ирсэн бэ? Он дараалалаар аваад үзэх юм бол 25 онд хэдэн удаа лавлгаа авсан байна. 26 онд нийт хэдэн лавлгаа байсан. Эдгээрээс хамгийн их ямар салбарын лавлгаа асуугаад байсан гэдэг мэдээлэл өгснэгт эхний өгснэгт байна. Хоёрдугаар хүснэгт нь сараар нь ангилсан байна. 1 2 3 4 5 6 12 сар хүртэл оноо бол эндээс сонголт хийн. Энд бол та бүхэн харж байгаа. 8 сард 7 асуулт, 9 сард 1 асуулт, нийтдээ 8 асуулт байна. 26 онд асуулт байна уу шалгая. Байхгүй. Тэг гэсэн үр дүн харагдаж байна. Тэгэхээр 25 онд нийтдээ 8 асуулт орж ирсэн. Тэдгээрээс 7, 8 сард 1 асуулт 9 сард орж иржээ гэдэг сар бүрээр нь салгаж байна. Лавлгааны биелсэн биелээгүй. Нийтдээ 8 лавлгаа орж ирснээс 2 нь биелээгүй, 6 биелжээ гэдэг ингээд салбараар нь аваад үзэхэд ингээд аль салбарын лавлгаанууд их биелэхгүй байгаад байна гэдэг нь гарч ирнэ. Аль салбарын лавлгаа их олон одоо хангалттай биелж байна гэдэг нь эндээс харах боломжтой байна. За татгалзлын шалтгаанууд салбараар нь авч үзээд их сурвалж номын санд байгаагүй уншлагад гарсан асуулт ойлгомжгүй байсан гэдэг ч юм ийм 3 талбараар аваад үзэхэд ямар салбарын номыг нөхөж авах вэ гэдэг нь бол эндээс харагдаад ирэх нь шүү дээ. Ямар шинжилгээний номыг. За лавлгаа өгсөн номын санчийн хувьд аваад үзэхэд бол 4-р номын санч 4 маань 2025 онд 1 удаа лавлгаа өгсөн байна. Харин номын санч 1 маань 4 удаагийн лавлгаа өгсөн байна. Номын санч 2 нь хэд удаа лавлгаа өгсөн бэ? 1 удаа лавлгаа өгсөн байна. Гэх мэт энэ лавлгаа өгсөн номын санчдын статистик мэдээллүүд нь тусдаа гарч ирнэ. Тэгээд аль номын санчийн дандаа татгалзсан лавлгаа өгдөг, аль номын санчийн лавлгаа дандаа биелээд байна гэдэг нь тэр шууд гараад ирнэ. За өгөгдсөн лавлгааны төрлийг одоо номын санч тус бүрээр нь аваад үзэхээр ингээд
нэгдүгээр номын санч ямар төрлийн лавлгааны хэлбэр төрлөөр нь ямар шинжилгаанаар ингээд илүү лавлгаа өгөөд байна, үр дүн гаргаад байна гэдгийг харснаар тухайн номын санчийг мэрэгшүүлэх ийм боломж энэ тоон мэдээлэл дээр тулгуурлаад гарч ирэх юм аа. Дараагийн нэг хүснэгт бол өгөгдсөн лавлгааны хэлбэр төрөл нь ямар байгаа юм бэ гэд нийт тоонууд нь гарч ирнэ. За үүний өмнөх хүснэгт бол номын санч тус бүрээр нь гарч ирсэн бол дараа нь нэгдсэн тоо баримт гарч ирж байна. Оноо бол эндээс сонгоно өөрөө. За уншигчийн статус буюу бүртгэлтэй хүмүүс нь аль номын санчаас лавлгаа аваад байна, бүртгэлгүй хүмүүс нь хаанаас лавлгаа аваад байна гэдгийг хоёр янзаар харах боломжтой байна. Зарцуулсан хугацаа буюу 30 минутаас бага хугацаанд хэдэн лавлгаа 5 лавлгаанд хариулсан байна. 30 минутаас 8 цагийн хугацаанд 2 лавлгаа хариулсан байна. 8 цагаас их буюу 1 хоногоос их хугацаанд бол 1 лавлгаа хариулт өгчээ гэд. Ашигласан их сурвалжийн төрлүүдээс нь аваад үзэх бас ийм тоо мэдээллийн боловсруулалт хийгдсэн байна. Нэвтрхий тойл, хэлний тойл бичих гэх мэт ингэж явсаар байсан чинь хамгийн олон их сурвалж нь бид каталог жагсаалт хураангуй буюу ном зүй гэх мэтийн жагсаалтандаас их сурвалж авч өгд юм байна. Соён сэтгүүлийн онлайн юунаас нэгийг өгсөн байна гэх мэтэр энэ бол давхцаад нөгөө 8 буюу түүнээс олон байх хэрэгтэй энэ тоо. Нөгөө олон сонгодог учраас энэ тоо илүү олон тоогоо байх хэрэгтэй. За ингээд өгөгдсөн лавлгааны асуултыг Google форм дээр бүртгэлээ. Түүнийг Google Sheet дээр биелсэн биелээгүйгээр нь ялгаж аваад хэвлээд принтлээд авчихна. За дараа нь дүн шинжилгээ нэгээд автоматар гараад ирэхээр өгөгдсөн лавлгааныхаа статистик мэдээлэл дүн шинжилгээ хийсний дараа та сан өмөргийн бүрдүүлэлт, номын санчийг төрөлжүүлэх, мэрэгшүүлэх. За дээр нь ямар хүмүүс манайхаас их лавлгаа авдаг гэх мэтийн тоо мэдээлэл дээр ажиллах, дүгнэлт гаргах, дүн шинжилгээ хийх энэ боломж бас бүрдэх юм аа.